За хаяа виртуал баскетболчтой энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн лигийн мар 2 дахь өдрийн тоглолтууд та бүхэнд хүрэхэд бэлэн болж байгаа. Яг одоо бол бид нар Dallas Mavericks-ийн талбай дээр Sacramento Kings гэдэг баг зочлон тоглож очиж байгаа. Энэхүү тоглолтыг хүлээж авч үзэхэд бэлэн болсон байна. Dallas Mavericks-ийн хувьд бол ерөнхий гонигтойгийн баг, Sacramento Kings-ийн хувьд бол Randy-гийн баг байгаа шүү дээ. За тэгээ гарааны бүрэлдэхүүнд De'Aaron Fox, Stephen Castle, Kawhi Leonard, Anthony Davis болоод Domantas Sabonis гарч ирсэн бол нөгөө талаас Jamal Murray, Derrick Rose, Andrew Wiggins, Jabari Smith Jr, Nikola Vucevic гэсэн тамирчид тоглолтыг хийхэд бэлэн болжээ. Талбай эцэг Dallas Mavericks багаас тоглолт бөмбөг тоглолтод оролцож байгаа Andrew Wiggins. За Vucevic, Sabonis эсрэг бол mismatch баха гэж бодогдоод байна. Бие хүчээр илүү Jamal Murray, Wiggins хоёр гэсэн холын зай шийдэл амжилттай Dallas Mavericks тоглолтын ихний 3 оног авч байна. Сөрөг довтлогоо De'Aaron Fox, Sacramento Kings багтаа эргэж ирсэн. Хүчний байрал дээр бол мэдээж Kawhi Leonard бишээ. SF-ийн байрал дээр Kawhi Leonard юм байна. Хүчний байрал дээр Anthony Davis. За энэ ч маш эвгүй, маш тухгүй довтлогоог амжилттай болгож байна. Aaron Fox-ийн хувьд. Derrick White, Boston Celtics багаас Dallas Mavericks багт ирсэн. Jamal Murray. Маш эвгүй шийдэлт хамгаалтанд орсон Anthony Davis-ийн самбар. Jamal Murray бөмбөгийг тасцсан, Aaron Fox-ын урд гарч чадсан. За Anthony Davis Derrick White дээр хамгаалагч солигдсон байна. Andrew Wiggins төрцлэн шитгэхээс арга байхгүй. За хоёр багийн ер нь хамгаалт маш чанга байна да. Бибинийхээ хамгаалтын эсрэг яаж тоглох учраас олохгүй байх шиг байна. Эхний довтлогоонууд босноос хойшоо ерөөс оноо авалт явсангүй. Kawhi Leonard, Derrick White өрөөс талсан Jamal Murray-ийн самбар. Яа, тэр цаан суларсан байсан дамжуулсангүй. Төвийн барил Andrew Wiggins. За Kawhi Leonard бол ойртолгүй байна. Derrick White шитгэхээс арга байхгүй. 7 секунд унж байгаа. За хоёр баг бол ерөнхий хамгаалт зөнхөлсөн маш сонин тоглолт явж байна. Сүүлийн 2 минутын хугацаанд бол ер нь аль аль багууд оноо авч чадсангүй. Довтлогоо болохгүй байгаа даа. Бибинийхээ довтлогоонууд ерөнхий нэлээд сайн хоригдсан иймэрхүү тоглолтууд гарч ирж байсан. Kawhi Leonard 3 дээрээс шидэж онооны харьцааг 5-3 болголоо. Murray ташидсан. Удаан хамгаалтанд орж Sabonis самбраас авлаа. Anthony Davis дэшээ явах боломжтой. За амархан орног алдсан Smith Jr-ийн самбар. Murray тайж өгчээсэн. За энд бол ерөнхий Sacramento Kings руу бөмбөг шилжиж байна. За Dallas Mavericks багийн дасгалжуулагчаар алдарт Jason Kidd ажиллаж байгааг та бүхэн харж байгаа. Цагтаа бол одоогийн Brooklyn Nets хуучин нэр нь юу вэ? За багийн хуучин нэрийг би мартчихжээ. Ер нь энүүхэнд байгаа шин New Jersey Nets багийн холбоо тоглогчийг хийдэг байсан. Астлын холын зай шидэлт амжилтгүй Vucevic-ийн самбар. Andrew Wiggins тоглоонд бөмбөгийг оруулж ирсэн. Jamal Murray заалдаа. Sabonis-ийн алдаа. За Vucevic
Сургуулийн 2 шидэлт амжилттай. Ингэснээр тооны харьцаа 5-5 болж байгаа. Эхний үе өндөрлөхөд 4 минутын хугацаа үлдсэн. За, Fedway амжилттай. Sacramento Kings 6 товтлоноос 3 хийсэн бол Dallas Mavericks 5 товтлоонд 1-ийг хийсэн гэдэг статистик харагдаж байна. За, тооны хацаа ямарсан тэнцсэн Andrew Wiggins солгоогарын товтлоо. Leonard бас төрүүлж өсөрсөн. Тооны хацаа 7-7. Zach LaVine талбайд байгаа юм байна. Leonard дундын за шидэл алдахгүй хаа. 7-9. За, лигийн багийн эзэдийн хувьд бол энэ хоёр баг 44k-гийн тулаан гэдэг их сонирхолтой. Учир юу вэ гэвэл мэдээж Anthony Davis гэдэг тамир чинь 44,000 төгрөгөөр Sacramento Kings гэдэг баг руу зарагдсан байдгийн. Sabonis хамгаалсан. Edwards биеэрээ мөргөө орсон гэхдээ товтлон амжилтгүй боллоо. Смитийн самбар. Murray. За, дахиад товтлогоо өрөөс нь явах нь. Нэг алхмын зай авч байгаа шийдсэн. Бөмбөг цагаарх орсонгүй. Leonard амархан 2 оноо. За, энэ үед бол Dallas Mavericks багаас завсарлагаан захиалагдсан. Сүүлийн 2 минут явж байгаа. За, сэлгээрээс хин гарч ирэх вэ? Sacramento Kings. За, 3 тамирчин, 2 тамирчин сольж оруулж ирж байгаа юм байна. Dallas Mavericks бол тэр чигтээ сэлгээний бүрэлдэхүүн гарч ирсэн. За, ер нь сэлгээ маш чухал байгаа. 8 минут, нэг үеийн 8 минутын сагсан бөмбөг. Сэлгээний оноо авалт бол ямар ч багт маш чухал байгаа шүү дээ. Green. Өөрөө явуулсан. Самбраас Lively авчиж байгаа юм байна. За, гоё байна да. Зүтгэлтэй байна. Kawhi Leonard-ийн өдөөс 2 оноо. 11-9. Өөдөө баярлалаа. За, энэ удаа бүтгэгдсэн. Murray сайн хамгаалсан. Grimes. За, төвийн тоглогчоо байрал эзэсний дараа ерөнхий тоглоо холын цан шидэлтүүд явсан дээр юм болов. Найдвартай цалан ирсэн үү? Шууд дэш явсан. Тооны харьцаа 11-11. Jalen Green. Гой 2 оноо байна. Fedway. За, энэ удаа алдсан Lively-гийн самбар. Яа. Andre Drummond бөмбөгийг тассан. Kawhi Leonard-ын төгсгөл. Маш гоё тоглолт. Тооны харьцаа 13-11. Jalen Green. За, Zach LaVine түүнийг хамгаалж тоглож байгаа. За, хойд Murray-г суллсан. Гэхдээ 3 шугамнаас нэг алхмын зайд байсан. Thompson-ийн бөмбөг таслалт. Leonard самбартаа шийдсэн алдж байна. Заnkster тоглолтын эхний үе өндөрлөж 13-11-ийн харьцаатай Sacramento Kings тэргүүлж байна.
За De'Aaron Fox-д бол эхний үедэр ерөөсөө суугаагүй. 2 дугаар үедэр мөн бас суухгүй гарч ирж байна. Сайк гарч ирсэн байна. Холлын цаа шийдэл амжилтгүй. Derek White-ийн самбар. Jalen Green. Бодтат бол хийсэн Сайк бөмбөгийг тасцсан. Томпсон гүг орсон, мөргөө зогсоосон. Спиргээд самбартаад 2 оноо авч байна. 15-11. Дахиад тастуулсан. Энэ удаа Томпсон бөмбөгийг тасцсан. Нэлээд бодогтой талбайдаа шавцсан байгаа гэж байна да. Лавин Speed boost гараад ирсэн. Шууд цаг руу довтлсон. 17-11. Let's go, Mavs. За сая бол pick and roll явсангүй. Violation довтлоо. Бодогтой талбайн 3 секундын дүрм зөрчигдсэн байна. За Monkey аваад Stephen Castle-ыг оруулж ирлээ. Sacramento Kings тайм-аут дуудчлаа. За ер нь тэгээ сэлгээний тоглолтын дээр маш их зөрүү гарч байгаа. Та нар анзаарж байгаа бах. Сэлгээнээс ерөөсөө 6 оноо явчлаа сая. Сэлгээний бүрэлдэхүүн дээр. Хайр өгсөн Sarek дундын заа шидэлт. Амжилтгүй Murray самбраас авсан Grimes. Мөнгөний залуу ороод ирлээ. Derek White. За ер нь бол pick and roll сайн явах гал үзээд ах шиг байна да. Хүүсэн. За энэ удаа хайсангүй. Lively өөрөө аваад дэшиг нэмсэн. Тоглооны самбраас авж байгаа 2 дахь тохиолдол. 2 дахь боломжоор авж байгаа оноо 4-т хүрлээ Lively-гийн 13-17. Fox. Derek White Fox-ыг хамгаалж тоглож байгаа юм байна. Секунд онж байгаа. Аваа шидсэн амжилтгүй. Dallas Mavericks багийн хамгаалт ажилласан сая. Холын цаа шидэлтийг алдсан. Томпсон алдаа ээж зогсоолоо. Чөлөөт шидэлтийн эхнийхэн шидэлтийг алдсан Kawhi Leonard болоод Jamal Murray талбайд буцаж орж ирж байгаа юм байна. Хоёр дахь шидэлт амжилт 13-18. За White-аас таслаа. Murray суларсангүй. Гэтэ өөрөө дэшээ явах боломжтой. Дундын заа шидэлтэй хийж чадлаа. За Mavericks 40% довтолж байгаа бол Kings 44% довтолж байна гэсэн статистик харагдаж байна. Ер нь бол хоёр баг илүү хамгаалт зөнхөлсөн бүрэлдэхүүнүүд байгаад харагдж байгаа хаа гэсэн Kawhi Leonard тоглогчийг хамгаалагчаа тойрж гарч ирээд цагирган дээрээс 2 оноо авч байна. Хар 15. За хоёр Murray-тэй баг. Lively бодогтой талбай ерөнхий цэвэр байгаа. За Murray. Jamal Murray дайрах гэж үтсэн. Явсан 2 оноо. 17-20.
3 онооны зөрүүтэй тоглолт. Бөмбөг цогцсон, тасалж чадсан Jamal Murray бөмбөг таслалт. Илүү гарсан. Ямар гоё хуурваа сая ихтэй. Grimes тэрцлаа. Гүүсэн. За энийг бол уншаад байгаа. Ер нь бол ийм байдлаас бөмбөг таслалт маш их явж байгаа Sacramento Kings-д. Aaron Fox гүүгээр орсон Lively контест болгосон. Grimes шидчих юм болов гэсэн чинь залаа явчлаа. Murray 2 оноо хийсэн 20-19. За энэ удаад бол Sacramento Kings завсарлагаа эзэхэлж авлаа. Kawhi Leonard-ыг хүчний байрлалаар тоглуулах гэж байгаа юм байна. Нөгөө талаас бол Dallas Mavericks гарааны тавтаа гаргачлаа. Kawhi Leonard суларсан алдахгүй байна. 23-19 ер нь оноо дөхөж ирэх үеэр л Kawhi Leonard чанчаад байна да. Хөл засаад маш гоё шийдсэн байна. Их гой суларсан Антони Дэвисийн хажуугаар гарч тургуулийн 2 шидэлтийг хийх болно. Хордох шидэлтийг алдсан Антони Дэвисийн самбар. Томпсон. За Монкруу задлсан Стефен Кастл. Томпсон суулган шийдсэнгүү. Kawhi Leonard доошо хаяад өгсөн алдаа та тоглохоо болгосон Andrew Wiggins-ийн алдаа. Нэг шидэлтийг гүйцэтгэн. Алдсан. Murray сул шийдсэндээ хажуутаас нь баг зэргийн ковер орж ирсэн. Castle ковер. За мөрөхөд бол ер нь Kawhi Leonard илүү байна. Самбардаа явуулсан. Dallas Mavericks-ийн хувьд бол Kawhi Leonard-ийн энэ тамирчныг яаж хязгаарлаж тоглох вэ гэдэг нь их чухал болчлоо. Murray нэлээд бариа тогтоо шийдсэн алдсан. Castle Jamal Murray өдөөс тоглоом алдаж байна. Green шоо шийдсэн. Dallas Mavericks ер нь бол шидэгчтэн найдвартай бас биш юм аа. Kawhi Leonard-ийн бөмбөг таслалт. Урагшаа Castle хаяад өгсөн Castle-ийн цагирган дээрээс тоглосон. Тоглохоо амжилттай болж багтаа нэмэх 2 оноо. Долоон оноонд салж байна. Ойван Гринд маш гоё хайж өгсөн пас. За цаатлаас Сабонис орж ирэх бэлэн болсон. За энэ ер нь бол 2 дугаар үеийн төгсгөл сүүлийн 2 тоглолтоо яваа дуусчих хаа. Сабонис талбайд гарч ирж амжихгүй болов гэж бодогдож байна. Пас. Дундын за шидэлт амжилттай. 29-27. Биш 29-22. Jamal Murray. За үеийн сүүлийн тоглолтоо
Green явуулчихж байгаа юм байна. Anthony Davis-ийн нэмэгдийн самбраар эхний хагас өндөрлөж байна. Тооны харьцаа 29-22. Leonard эхний 2 үе эхний хагаст гайхалтай байсан байна. 16 оноо 1 самбар 2 ассист. Нөгөө тал Jamal Murray 4 оноо 2 самбар 2 ассист өгсөн гэсэн статистик байна да. Ононоос 16-гийн Kawhi Leonard мангас үзүүлэлт байна да. За ер нь бол суларсан шидэлт болгоныгоо алдахгүй байна Kawhi Leonard явд. За ингээд тоглолтын 3 дугаар үе 2 дахь хагас эхэлсэн. Fox-ын гоё товтлогоо 31-22. Маш гоё дамжуулалт. Fox заслааны ар дээрээс шоо шидсэн, шилдэг алдсан. Vukovic-ийн самбар. Andrew Wiggins за Vukovic дуудсан Sabonis-ийн өдөөс шууд шидсэн. Удаа шидэлт амжилтгүй болсон Sabonis-ийн самбар. 31-24. Аяа төгсөн ч. Anthony Davis нь ойлгосонгүй. Давхар хамгаалт Jamal Murray суларсан. Холлын зан шидэлтэд алдж байна. 31-24. Тасалсан Smith яа занцтай аимшигтай slam dunk хийчихсэн да. Anthony Davis-ийн 2 дахь алдаа. Маш гоё үзүүхтэй шидэл тохиолт гарч ирэх байсан бахаа сая. За 2 шидэлтийнхаа нэгийг алдлаа. Anthony Davis-ийн самбар. Ер нь бол ашигтай алдаа болчлоо. Заслан буруу тавигдсан. За будагтаа талбайд 3 секунд дүрм зөрчигдсэн гэж байна. Бөмбөг Dallas Mavericks багт шилжсэн. За хамгаалагч солих гэж үзсэн. Хамгаалагч солигдсонгүй. Derek White Slany араас шууд 3-аар шидсэн. Амжилтгүй Anthony Davis. За ребаундыг үзүүлж өгч байна доо. Хуучин багийнхаа эсрэг тоглож байгаа гэсэн үг. Ерөнхийдөө Dallas Mavericks. De'Aaron Fox ямар шийдвэр гаргах вэ? Castle руу бөмбөг хайцсан. Castle аваа шууд шидсэн. Энэ удаа алдсан. Vukovic-ийн самбар. Маш гоё пас. Никола Vukovic.
Гэтэ гараас гарахтаа ихивгүй харагдлаа. Кавай бокс руу задлсан. Бокс. За Кавай Леонор шидэж байгаа юм байна. Холын цаа шидэлт. Минутаа амжилтгүй хамгаалагч ойрхон наалтсан байсан. Маш гоё хайсан. Яа, за тийшээ задлахгүйсээ өөрөө дээшээ алдааны тоглооч хамаагүй хийх ёстой байсан болоо да. Аваа гарсан. Dallas Mavericks бомбыг шилжлээ. 4-0 яваад байгаа. Jamal Murray. Яа. Эста бандсантаа шидчихв яач. Маш ивгүй шидэлт гараас гарсан. Йоо. Төгсөрцөн пас вэ. Шидэж байгаа юм шиг болоод Антони Дэвис хайж өгсөн. Нөгөөхийг аваад нэмэх 2 оноо олгож байна. За тэгээд 44к. Хуучин багийнхаа эсрэг бол хядчихээн да. Удагтаа талбайд бол ерөөсөө кинг байна. Смит хаалтанд орсон. Занкснер бөмбөг хураагдаж Sacramento Kings шилжиж байгаа. Yo man. Энэ тоглолтод ер нь бол Антони Дэвис ерөөсөө холын цаа шидэлтийг хийгээгүй юм байна. За Кавай Леонорд ядарсан байгаа харагдаж байна да. Эхний 2 үгдээр яалтж байхгүй. Шилдэг тоглолтыг 16 оноо авсан. 2 дугаар хагасын анхны оноогоо сая авч байна. Будагтаа талбайгаас 8 оноо гэсэн статистик харагдаж байна да. Dallas Mavericks-аас завсарлага дуудагдсан байгаа. Солилцоо орж ирсэн байна. Grimes. White. За Клавин дээр бол хурдан байна. Ямар гоё юм бэ? Бүтэн талбай баг. Хагас талбай. Өөрөө туулж гарч ирээд. Тоглохоо байсан Sabonis бас сая блок шот хийгээд маш ойрхон байсан байна. Leonard энэ удаа шийдсэнгөө. За pick and roll явах нь. За энэ ч слам буруу тавьсан. Бөмбөг хураагдлаа. Антони Дэвис заслан хийж явах та хөдөлсөн гэж үзлээ. Хаяад өгсөн. За энд бол айхтар сэлгэний төв байна да. Derek Lively гэдэг энэ нөхөр бол өндөр чим зөрөгтэй цаан дээшээ явах юм. 4 онооны зүрх хатгалагдж байгаа. За саний завсарлагаанаар бас Kawhi Leonard амраа гараад иржээ. За ядарсан. Ядартал мөрөгж ийн ерөнхий. За өөр аваа шийдсэн. Lively-гийн самбар. Энэ төв ер нь гараант шахуу байвал байхаар төв юм уу да. Дахиад нэг сайн. Йоо, энэ pick and roll-ыг бол гайхамшигтай хийж байна. Derek Lively. Сэлгэнээс үнэхээр үр дүнтэй тоглож байна. Талбай дээр байгаа хугацаанд бол ямар ч сан маш гоё ашигтай тоглож байна да. За сүүлийн 4 оноо бол сая
Lively-гаар явсан. За энэ Lively-г яаж хязгаарлах вэ гэдэг талаар ярихын тулд Sacramento Kings тусалгааныг дуудлаа. Kings-с солилцоо байгаа юу? Байна. За зөрүүлээд Dallas Mavericks болж байгаа төв арайч авчихгүй хаа. Тийм байна. Цогсон Darren Fox муугийг үлдээлээ. Суларсан. За энэ бол бас төвийн байрлалаар тоглодог тамирчин гэдэг байгаа. Холлын зай шидэлтийг амжилттай олгож байна. За ер нь шиддэг төвүүдийн нэг аюултай байдал нь бас энэ. Засч өгөө дөөр 3 дээр суларж үлдээд тэмчээрээс оноо олчих гээд байдаг. Clay Thompson талбай дээр байгаа юм байна. За тоглолтод огт гарахгүй жаад 3 дугаарын төсөглөөр гарч ирлээ. Clay байна. Бурхан минь. Заалж байгаа залтан дундаас шууд jump shot явсан. Darren Fox хариугийн газар дээр нь барьлаа. За ер нь бол Dallas Mavericks-ийн фэнүүдийг бохгүй ойлгож байна да. Оноо ерөөсөө ойртож өгөхгүй байгаа даа. Говийн төгсгөлийн довтлогоо явах боломжтой. Дахиад нөгөө pick and roll. За энд бол 2 оногч найдвартай авдаг айхтар төв байна. Darren Fox шидсэн. Үзүүлээ гарч байна. Тоглолтын 3 дугаар үе өндөрсөн. Өчнөг 38 буюу 3 онооны зөрүүтэй өндөрлөлөө. Шийдвэрлэх 4-р үе. За assist of the game. Kyle Leonard-ийн пасаар Thompson-ы авсан оноо. Алдаа тодорхойлгоо. За Lively-г Kyle Leonard хамгаалж байгаа юм байна. Сланд бол орохгүй наа. Derek White хүчж зассан. Өөрөө аваа шидсэн. Шидэл боосонгүй 41-38. Dallas Mavericks-ийн хувьд бол лигт байгаа хамгийн underrated баг баха баг. Хин чин багт юу нэгтгэхгүй байгаа. За нэмэлт тоглоо. Zach LaVine. Тэр нь бол контендер багтаага маш сайн үзэж байна л гэж бодогдож байна. 5 онооны зөрүү. Derek White гүг орсон, задлсан. Grimes дээр өөр хамгаалагч байлаа. За энэ удаа Slaneраас аваа явуулсан. Бууж байна. 2 онооны зөрүү орж ирлээ. Сонирхолтой болж байна да хөө. Zach LaVine өөрөө дайруул дайрчаад байгаа. За энэ удаа бөмбөгийн эрт барьсан. Monk Kyle Leonard дээр хаяар өгсөн. За төвийн тоглогчид бол Kyle Leonard-ыг хамгаалаад байгаа. Энд бол чөллөөтэй шидэндээ шийдэлтийг алдсан. Хурд илүү байгаа үг нь Lively-гаас. За pick and roll явах нь дээ. Хаяар өгсөн. Багт 2 оноо явсан. 43 болж тэнцлээ. Дээр Lively гэдэг энэ тамирчин Dallas Mavericks-ийн нууц хөзөр байжээ. Kawhi юуг довтлсон. Lively хойг хязгаарлалчлаа. За тооны ярцад тэнцсэн байгаа. Jamal Murray талбай дээр гарч бэлэн болсон. Green. Ankle breaker. Бурхан минь. Золтоол хүн бэртээцэнгөө.
Гайхалтай төгсгөл. Анхудаа дээр нь гарч байна. Dallas Mavericks 2 онооны зөрүүтэй. За Kawhi Leonard ерөнхий ядраад байгаа учраас бэртчих магадлал ихтэй. Тэр ер нь бөмбөгний мэдлээрээ багтаа 4-4 үеийг өнгөрүүлж гинүү да. Zach LaVine ёо. За тайм аут дууттал нь тоглолоо. Ийм аимшигтай Monster Tank-ны араас бол тэгээд тайм аут дуутахгүй бол нүгэлүүлгүй дээ. За Sabonis-ыг буцаад төвийн байрал дээр оруулж ирсэн. Lively сууж байгаа юу? Lively суугаагүй. Болж байгаа юм а явж байгаа юм байна. Derek White SG-ийн байрал дээр Jamal Murray холбогчийн байрал дээр орж ирлээ. 45 байгаа тооны ярцаа. Дахиад бодогдоод бодно. Хаяад өгсөнүүдөө Sabonis бөмбөгийг тасцсан. Zach LaVine, Kawhi Leonard. Асууд их хурдан байлаа. Murray. Sabonis ч ярин Lively-гээ аргалаад нүгөө дундаас нь бөмбөгийн тастаад нэг тухтаа тогтуулахгүй байгаа нь Kawhi Leonard бөмбөг тасцсан, хаяар өгсөн Thompson. За Jamal Murray-ийн өдөөс 2 оноо авахд асуудал байсангүй. 49-45 4 онооны зөрүү 2 довтлогоог Sacramento Kings болгочлоо. Lively, өнөөхөл Lively. Sacramento Kings-ийн өдөөс айлгаж байгаа ер нь ганц тамирчин Lively байна да. Derek White. LaVine занчээ. Sabonis харин маш хурдан довтлоод зүүн гарын довтлогын амжилттай болж 2 оног багтаа нэмлээ. 51-47 4 онооны зөрүү. Тоглолтын 4-р үед дуусахад 4 минутын хугацаа үлдсэн байгаа. За ер нь алдааны хөлбөрлөө шилжихгүй оноо ойрхон явж байгаа л дуусхыг гэдэг юм байх хэвээр болоо да. Lively хаяар өгсөн. Гайхалтай маа. За энэ хүний оноо авалт бол дийлдэхээ болж байгаа хаа. Бодогдоод бол бат байна. За одоо ер нь Lively татагдчихгүй бол тийм ээ. Ядаралт нь хэр байгаа юм бол доо. За ямар өөрчлөлт орж ирв? SF-ийн байрал дээр Kawhi Leonard очсон. Одоо ер нь бол Leonard-ыг шидүүлээ гэж байгаа юм байна. Anthony Davis хүчний байрал дээр орж ирсэн. За болж исэн ганц тамирчнаа буцаага авчлаа да. Vukovic талбай дээр буцаага гарч ирсэн. Sabonis. Vukovic-ийн маш тайжгүй хамгаалт. За 2 онооны зөрүү байгаа. Багийн лидер Jamal Murray юуг нь талбай дээр байж исэн. Kawhi Leonard дээр давхар хамгаалт. Ямар ч ихний довтлогог бол зогсоосоо самбраас Sabonis аваад нэмж довтлоод дахиад 4 онооны зөрүү. За энэ 4 онооны зөрүүг л арилгахгүй бол альсгүй тэнцэж очихгүй бол ер нь Dallas Mavericks боломж хомс харагдаад эхэллээ. Murray бөмбөг нэгж байгаа. За энд Wiggins дээр хаяар өгсөн. Маш ивгүй шидсэн. Шидэлтийг алдсан Anthony Davis-ийн самбар. Castle. За мөн ялгаа авахгүй шидэлтийг алдсан гэхдээ Sabonis тоглохооны самбараас 2 аваад 2 нэмчлээ. Vukovic бол Sabonis-ыг зогсоох учраа олохгүй байх шиг байна. Leonard эргээд
Дэшиг явсан амжилтгүй. Дэвсэн самбар Кастл задлсан. Кастлын дундын зай шидэлт. Жамал Мюррей самбараас авлаа. Буцаа задлахын. За ямар ч дундын зай шидэлт багтуулсан. 4 оноо. 2 хамгаалт хэрэгтэй байгаа. Тоглолт дуусаад 1 минут 35 секундын хугацаа үлдсэн. White-ын бөмбөг таслалт. Хайсаа тэнцээ алдаад тоглолтоо явчлаа. Йоо, за тооны яцаг нэгд төхүүлэх маш өндөр боломж гарч ирсэн. Смит Jr. Антони Дэвисийн урдаас зөрөгтэй тоглолтоо хийлээ. За нэг хийх хэрэгтэй. Хийсэн 55-54. Аль багууд энэ үед дээр нэг багийн алдаа хийсэн байгаа. So De'Aaron Fox Sabonis задлсан. Ой. Энэ тоглолт дуусаа. Одоо дуусчихна. Байхгүй санаач очиосон. За энэ ч charging foul гэсэн баха. Кастл яалчгүй зогссон байсан. За Fox бол тэгээд Jamal Murray-ийн өдөс яаж л бол яаж тоглож юм дөө шидэж гин ороод орж гин. За 3 оноога. Энэ залуу өнөөдрийн Dallas Mavericks-ийн мууц үзрөө чадлаа. Өөр багтаа таарсан бол сэлгэнээс бас ливгүй тоглохоор байлаа. Jamal Murray за тоглохгүй байна. Anthony Davis бомбод үрссэн. Mavericks бомбыг талбайд оруулна. За тоглоход бол 8 секунд үлдсэн байна. Vukovic бүтэн талбайд шахаж хамгаалж байна. Одоо л ер нь бөмбөг таслалт оноо гэдэг юм барьж байгаа л да. За De'Aaron Fox энэ боломжийг өгөх нь үү? Хэцүү бир шахаад өөрөө дайрсан. Sabonis самбартчлаа. Антони Дэвисийн анхны олон зай шидэлт унсан. Буцаа 4 оноо болгосон. Антони Дэвис шийдвэрлэх үед burnout болтол нь шидэж үдээ сая. За одоо мэдээж алдааны тоглолт гарч ирнэ. Jamal Murray суларж байгаа. Derek White аваашууд шидсэн, шидэлтийг алдсан. За Kawhi Leonard дээр гүйч алдаа ичлээ. За ер нь бол ойлгомжтой болчлоо. Сая Anthony Davis-ийн 44 мянган холын шидэлт тоглолтын эцсийн цэгийг тавьчихв да. За завсарлага авахгүй гэж байна. Угаасаа байхгүй юм байна Dallas завсарлага. Спит аваа шүү шидсэн. Антони Дэвисийн дээрээ шиднэ гэдэг бүтшгүй зүйлээ. 62-56-гийн харьцаатаагаар тоглолт дууслаа. За Kawhi Leonard гарцаа байхгүй. Яалчгүй багийн лидер шиг тоглолоо. Эхний хагаст Kawhi Leonard-ийн үүсгэсэн энэ оноо авалтал тэгэл бүхний шийдэж үүдээ. За нөгөө талаас Dallas Mavericks-ийн хамгийн өндөр оноо авалттай хамгийн сайн статтай тоглосон цоргоос намарчин Derek Lively 100% довтлогоо хийсэн. 16 оноо, 8 самбар, 1 ассист, 1 бөмбөг таслалттай.
За ер нь төвийн тоглогчид нь гайгүй тоглоод босгоцсон юм байна да. За эсрэг талаас бол Kawhi Leonard 2-2 оноо, De'Aaron Fox 9 оноо, Ausar Thompson 7 оноо гэж байна. За ер нь тэгээ доошогоо жигд статистик үзүүлсэн. Ерөнхий Kawhi Leonard багийг бүтэнч иржээ. Бодогдол оноо авалтаараа Dallas Mavericks илүү байсан. Холын сайн шилдэлээр Sacramento Kings илүү байсан. Assist-аар Dallas Mavericks илүү. Хамгаалтын самбраас Dallas Mavericks илүү. Довтлооны самбраас Sacramento Kings илүү. 10 бөмбөгийг тасцсан, нэг удаагийн блок шот үзүүлсэн гэдэг стат. Бөмбөг алталтаас оноо авалт зэрэг статистикуудаар Sacramento Kings илүүрхэж тоглолт дуусчээ. За бидний өнөөдрийн үзэх 2 дахь тоглолт бол мэдээж Indiana Pacers-ийн эсрэг Atlanta Hawks гэх ийм тоглолт гарах болно. За мөн л шуугантаа солилцоо намайг хийж чадсан хоёр баг Giannis Antetokounmpo blind picker Indiana Pacers багтаа нэгтгэсэн. Indiana Pacers-ийн хувьд бол мэдээж манай багийн эзэн бол Kawhi-ийн баг. За нөгөө талд бол Atlanta Hawks баг маань аянгийн баг байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээ хүчний байрал дээр бол Sefter LeBron James гэж байгаа юм байна. За Tyrese Haliburton, Andrew Nembhard, Jaden McDaniels, Giannis Antetokounmpo, Alperen Sengun, түүний эсрэг Trey Young, Ben Shepherd, LeBron James, Jalen Johnson, Joel Embiid гэсэн бүрэлдэхүүнүүд гарч ирж тоглоход бэлэн болжээ. Joel Embiid самбраас гэн бөмбөгийг авч чадсан. Ben Shepherd, LeBron James shooting forward SF-ийн байрал дээр тоглож байгаа. Joel Embiid-ийн дундын зан шийдэл амжилттай. Эхний довтлогоог аянгийн баг Atlanta Hawks авч чадсан. Nembhard хариуг нь тэр доорноос шууд холын зан шийдэлд өрж байгаа юм байна. Эхэл нүргэнтэй солилцоо номеруудыг хоорондоо хийсэн багууд. За Atlanta Hawks-ийн хувьд бол Joel Embiid-ийг Kristaps Porzingis-аар сольж авчирсан. McDaniels холоос буудчихлаа. За Indiana Pacers-ийн хувьд бол ер нь холын зан шийдэл сайтай ийм баг байгаа даа шүү дээ. Tyrese Haliburton, Nembhard тэгэд ер нь бол холоос шийдэлт сайтай. За Atlanta Hawks-ийн хувьд бол гарааны бүрэлдэхүүнээс Trey Young, LeBron James, Joel Embiid холын зай шийдэлтүүдийг хийх боломжтой. Indiana бол баг шиддэггүй хүнч гэж алгадаа. Ямар уран яруу тоглолт вэ? LeBron James тэр спин эргээд шууд дэшгээр авталсан. Ярцсан 8-4. Joel Embiid-ийг Sengun хааж байгаа. За зүрхсэн чадаагүй контест болсон Sengun-ийн самбар. Өөрөөс нь яалчгүй залуу тоглогч зогсож байна. Sengun гээд хурд илүү. Giannis Antetokounmpo хүчний байрал дээр тоглож байгаа. Тоглооны секунд унж байгаа. Haliburton таяр өгсөн. Johnson самбар. За пас бол цохиулсан. McDaniels шууд дэшээ явсан. Johnson алдаа ичиж байгаа юм байна. Төлөд 2 хидэлтийг Indiana Pacers-ийн Embiid заавруу дэш явсан. Энэ удаа оноо олгож байна. За Sengun-ыг бол биеийн хүчээр илүүрхэж чадж байгааг харагдаж байгаа бах.
Мөргөж өөртөө зай гаргаад бодогдол багаас 2 оноо. Тооны харьцаа 16. Трой Янг, Тайриси Халибуртон, Макданал суларсан. Сланиараас шуу шидсэн дундын зай шидэлт цагирагт буулаа. Аль аль нь 5 довтлосноос Индиана Пейсерс 1 довтлогоо илүү хийсэн гэрэг статистик харагдаж байна. Леброн Джеймс ямар гоё пас вэ? Жуэл Эмбидийн гайхалтай төгсгөл. 12-8. Бөмбөгийг цогсон Жуэл Эмбид. Сөрөг довтлогоон Трей Янг бөмбөгийг оруулж ирсэн. Леброн Джеймс Трей Янгд буцаалаа. Заслан гоё. Трей Янг шидсэн цагирагт бууж байна. 12-11. За тэнцээ Демар Де Розен гэж тамирчин гарч ирэхэд бэлэн болсон байна да. 33 номерын өмсгөлтэй. Атланта Хокс хүчин зүтгэхээр ирсэн байгаа. Янес санд мөрөх юм бол оноо одоо фэдвей хийчихэж байгаа юм байна. Шидэлтийг алдсан. Ер нь бол нэг шидэд үдэг тамирчин биш ээ. Трей Эмбид задлсан. За Эмбид барьчлаа. Сая шидэхэд эргэлзчих шиг боллоо. Слан ирсэн. Эмбид сув шидсэн. Холлын цай шидэлтийг алдж байна. Амар. Спир гэж гараад ирээ. Цагирган дээрээс хүчтэй довтлсон. 14-11. Тайм аут. За Леброны оронд орж ирэх юм бол эхний оронд орж ирэх юм бол доо. Нэс Смит орж ирж байгаа юм байна. Антетокумбо шууд төвийн байрал дээр. Демар Де Розен, Ван Влет нар бол талбайд орж ирлээ. Атланта Хоксын сэлгээнээс орж ирж байгаа. За Ван Влет тоглолтод бөмбөгийг оролцуулах нь. Демар Де Розен амар зассан. Тэгтээ заслаан буруу тавьсан баха. Сая яалчгүй тохоо задарчих шиг болсон. Жүүл юм бид. Урдаас бүр нэлээд түлхсэн харагдсан да. Оноо үйсэн юм да, тийм ээ. Амархан байна. Тайриси Халибуртон Ван Влетийн өдөөс солгоо гараад цацаад 2 оноо. 16-11. Джеймс бөмбөгийг тогтоосон. Ван Влет суул шидсэн. Шидэлт бууж байна. 14-16. Эмбид хязгаарлаж чадсангүй. Бөмбөг таслахад илүү анхаарч байгаа юм болоо. Янас Антетокумбо бөмбөгийг хүлээж авмагцаа эргээ шууд довтлцсон. За байрлалыг суллаад өгсөн. Нэг эсрэг нэг явах боломжтой. Гайхамшигтай Леброн Джеймс. Жүүл Эмбид цаашаа корнер руу гүйж гараад бодогдол багийн чөлөөлөд өгчөнгөт Леброн Джеймс нэг эсрэг нэг довтлчихж байгаа. Макданес алдахгүй хаа. 21-16. Янес Эмбид Янесийн өдөөс товтлон алдсан. Халибуртон
За хаали дундын заас татаа шидсэн унж байна. Хайсан Джонсон төгсгөж чадлаа. LeBron James-ийн гоё пас. Несмит шидсэнгүн. Хаали Вамфлетийг тогсон. Амтад Токумбод хаяад өгсөн. Солгоороор тоглохоо дуусчлаа. За тоглолт эхний үе дуусахад 7 секундын хугацаа. Энэ бол үеийн төгсгөлийн тоглохоо явах боломжтой. Янес бүгд тасцсан. Шидэж андуурсан. Голцоо онж байна. (25 18) Жирүү Холидей талбад гарч ирсэн байна. Сингүү сул. За нэлээд засаа шидсэн. Юу ачмуура. DeMar DeRozan гой хайсан ачмуура довтлсон. Алтаатаа довтлох бол харах хийж чадсангүй. Жирүү Холидей. За ачмуурагийн хувьд бол 2 шидэлтийг үүсгэн. Торгуулийг тийш шидэл амжилттай. Хоёр дахь шидэлт мөн амжилттай. Аимшигтай Матурин. DeMar DeRozan урд нь хаана гэж тооцоолсон байсан. Тэгээд бөмбөгийг аваа шууд дэшээ явчлаа. Амар зассан. Амар суларсан. Шидэлтийг алдсан. Ачмуура аваа дундын заа шидсэн. Дахин алдчихлаа. Хоёр удаа довтлохыг алдсан. За тэнцээ Данас. Tyson Daniels гэдэг энэ залуу. Урд 2 он авч байна. Яа, Ачмуура гэхдээ бас блок шотонд маш ойрхон байсан байна. 29 20. Дахиад татаа шидсэн. Минутаа шидэл бууж байна. DeMar DeRozan-ы 2 оноо. Эй, хамгаалтанд орсон Вамфлет. За, хойбор явах гэж байгаа юм байна. Трей Янг шидэндээ аюултай ш. Трей Янгийн шидэлтнээс бол айх хэрэгтэй. Пелагийн самбар. Бен Шепард болоод Joel Embiid сэлгэнээс гарч ирж тоглоход бэлэн болсон. Капелада давхар хамгаалт очсон. DeMar DeRozan Hachimura задлсан. Несмитийн сайн хамгаалт боллоо. Сингүн зайнд амар төгсөн. Hachimura
going to another university руу явах чинь. За гарааны тавт зөрүүлээд сэлгэнээс 3 тамирчин, гараанаас 2 тамирчин талбай дээр. Гараанаас 3 юм байна. Сэлгэнээс 2. Өөрөө явсан DeMar DeRozan гоё байна да. Тамирчныг багт зохино гэж байдаг. DeMar DeRozan-ы хувьд бол болцсон харагдаж байна да. Haliburton нөгөө талд Trae Young-ийн өдөөс тоглоход айдас байхгүй. Trae гүүж орж ирээд дундаас шийдсэн алдчихлаа. Хали шууд явуулсан. За Trae Young-ийн өдөөс болстой. Итгэл төгс тоглож байна. Tyrese Haliburton. Хамгаалагчтай шууд шидэж байна. За сэнгүүн дээр мөргөө тоглох гэж байгаа юм болов уу? Алдаатай давталгаа. Joel Embiid. Wiseman, Giannis Antetokounmpo, LeBron James нар талбай дээр гарч ирлээ. Van Vliet мөн талбай дээр гарч ирсэн. Trae Young-ыг авчиж байгаа юм байна. 27-35. За Van Vliet-ийн хувьд бол Haliburton дээр хамгаалт өрн дөхөөд байгаа шүү. Ашаа самбраас авч чадсан DeMar DeRozan бөмбөгийг оруулж ирж байгаа. За тэнд LeBron James шууд хайцсан. Giannis Antetokounmpo бөмбөгийг тассан. Dyson Daniels. Wiseman. Joel Embiid өдөөс. За арай болоог байна. DeMar DeRozan. За DeMar-ийн crossover-ууд бол аллаад байгаа шүү дээ гэсэн Embiid дээр бөмбөггүй гүйлт маш гоё боллоо. За LeBron James-ийн үдээс бол асуудал байхгүй байна. Хүчний байрал дээр Giannis-ыг бол ер нь дийлэхгүй байх нь ойлгомжтой. За хаф гарч ирж байгаа юм байна. Түүний байрал шиднэ. LeBron James shooting forward байрал дээр тоглох нь байна. Ben Shepherd-д гоё хайсан. Giannis иймэрхүү дайрлуудыг их ямар ч асуудал алгаа. Hachimura бол үнэхээр зогсоож дийлэхгүй байна Giannis-ыг. Түрээл орж. Хафи өдөөс хамгаалтанд орсон. Гүүж орж ирээд умдын зайнаас самбардаа шийдсэн Giannis Antetokounmpo-гийн довтлогын амжилттай. Ер нь бол тэгээд төв хүчний байрал дээр хэцүү байна да. Joel Embiid-ийн хувьд ядарч шин давхар хамгаалт ирсэн шууд задлсан Ben Shepherd.
Хачимура. Голын зай шидэлтэй алдлаа. 10 онооны зөрөө явж байгаа. Joel Embiid ядарсан байгаа. За энэ алдахгүй хаа. Tyrese Haliburton алддаггүй шахуу шидэлтэй суул шидэд алдж байна. Гойч заслан, гойч pick and roll, Joel Embiid-ийн төгсгөл хэцүү нөхцлөөс маш гоё байлаа. За Хачимурогийн өдөөс явчихад байгаа. За энд нэг шидэлтэй алдах юм бол ер нь ашигтай гэж үзнэ. Тургуулын ихний шидэл амжилттай. Хоёр шидэл амжилттай, ямар ч ашиггүй алдаа болчлоо. Embiid сэнгүүний өдөөс за их л ийгүү довтолчлаа. Амархан байна. Янас Антетокумбо тоглолтод бол үнэхээр амархан байна. За Embiid бүр бөмбөг зал ороод ирлээ. 2 дугаар үеийн сүүлийн тоглолт. $45-33 12 онооны зөрүү. Joel Embiid 15 оноотой, Янас Антетокумбо 16 оноотой. Аль аль нь 3-3 самбартай гэж харагдаж байна. Hawks 52%-д довтолж байгаа бол Индиана 68%-д довтолж байна. Сэнгүүнээ задсан Джонстон самбар. Shepard хитэх бөмбөг ногч байна. За Антетокумбо дахиад хамгаалахгүй явсан. Хали шидэлт амжилтгүй. Джонстон самбар. За Trey Young өөрөө зүтгэлээ 10 онооны зөрүү. За Jalen Johnson алдаа хийсэн гэж үзсэн. 3 дугаар үеийн ихний алдаа, хувийн ихний алдаа. Бөмбөг тасцсан Jalen Johnson Янасыг довтолж байгаа үед бөмбөг рүү зогчлоо. LeBron давхар хамгаалалт Trey Young суларсан, шидэл буусан.
За Джонсын өдөөс бол яаж тоглоод байгаа. Янис Антетокумбог зогсооход хэцүү байна. 14 минут тоглоход 18 ороо 80%-тэй довтолж байна гэж байна. LeBron James холын зай шилтийг алдсан. За хүчний байрал дээр тоглож байгаа юм байна LeBron. Одоо Антетокумбо холоо шийдээд байгаа юм да. Энэ одоо ил хожжоо бага доромжилж ингэдэм юм болов уу гэсэн бодрол. Эско бол оролдоо үчил аль нэг нь орно гэж бодд юм болов яа гэм болов. Ер нь нэг юм шиддэг Антетокумбо хараад байгаа юм да. Джейлен Джонсон самбар. Ben Shepard. LeBron бол одоо тоглохоор байна. Унсан 41-47. Halliburton газар дээр нь хариуг нь өрлөө. Trey заслааны алдаа LeBron James маш гоё суларж гарч ирж байсан уг нь. За өсөгчнөн бүлээдэд эхэллээ. Шүүгчийн шийдвэр цэцгэл хангалуун бусууг авахаа. McDaniels суулшгүй шийдэлтэй алдчихлаа. Mismatch задлан Trey Young унгасаа 50-44. Заавалсан нэвтрүүлэхгүй бодогдол бад нэвтрүүлэхгүй байсаар бол маш товхгүй шийдүүлсэн. Джейлен Джонсны 90 удаагийн хамгаалтад ажгүй болчлоо. LeBron хоёр хамгаалагчийг өрдрөөр авчираад Joel Embiid-д гаргаад гисэн Joel Embiid хоолын зай шилдэ алдчихлаа. Хаали дундын занаас суул шидсэн 52-44. За DeMar DeRozan гарч ирээд бэлэн болсон юм байна. Яалчгүй ядарсан байна. Бодогтаал бод орж ирчээ зүгээр jump shot хийчих шинэ гэхээр гоё пас, гоё төгсгөл. Зандиана таймаут гэлээ. SG дээр DeMar DeRozan, SF дээр LeBron James. Тоглоом дээр илүү чангарсан бүрэлдэхүүн талбай дээр харагдаж байна. Бөмбөгийг Joel Embiid тасцсан. Тогромгаалт. За Джонсонд арай эвгүй ажлаа. Секунд унж байгаа.
Хүчтэй шидсэн. Леброн сууж эдэлт 49-54. Рю Ачимура талбайд гарч ирэх бэлэн байна. Ачимурач тэгээд одоо Янасэс рүү бол ажиллахгүй байгаа юм да. Та шидсэн Халибертон 17 оноо. Дундын занаас 8 оноо гэж байна. Леброн тоглож байгаа бөмбөгөө өөрчлөө. Джонсон за Эмбидээр дуусгая гэж байгаа юм байна. Тоглоог алдсан. Сингүний олон зан шидэл амжилтгүй. Бөмбөг гоё тойрсон. За Мактанас саний пик н ролыг уншсан. Дайсон Даниэлсэн олон зан шидэлт. Царих тунлаа 10 онооны зөрүү. Гарн дээр контакт аваад гар марнаас улааж мулааж харагддаг болсон биз дээ хөө. За шийдвэрлэх 4-р үе. Pick and roll, DeMar DeRozan-ы пас таслагдсан. Замуу бөмбөг таслагдсан Вамлет багта бөмбөгийг үлдээлээ. Joel Embiid-д өгөх хэрэгтэй. Embiid-ээр довтлол бат 2 оноо харагдаад байна. DeMar DeRozan. Холын цаа шидлийг алдчихлаа. Embiid гоё уншсан. Embiid ерөнхийдөө нэг иймэрхүү таслалтуудыг хийгээд байдаг. За ер нь шалдаж өгж байгаа пассыг хамгийн сайн тастаад байгаа нь Kawhi Leonard, Maxey, Joel Embiid. За өөрчдөө хэм байна да. Ер нь эдгээр байх шиг байна да. Рю Ачимура одоогийн байдлаар 100% тургуулын шийдэлтийг шийдэж байна. Nesmith, Halliburton за энэ залууд бол ерөөсөө шийдэлтийн цэг гэж байхгүй юм байна. Нэг шийдэлтийг алдснаас бусдаар ер нь бол баг бүгдийг хийж байна. За харин Embiid энэ өдрийн холын цаа шийдэлтээ 2 удаа алдаж байгаа харагдаж байна. Вамлет бөмбөгийг тасцсан.
Нембар зөрүүлээд асцсан Dyson Daniels. Бөмбөрн нуг нь хүрсэн Shepard. За. Давхар хамгаалт ирсэн байгаа. Харж байгаа яг гоё хаялаа. Рю ачиммара. Слаяраас гүйж гарч ирээ шийдсэн. Шидэлтийг алдсан Joel Embiid. За ядарсан ч гэсэн ер нь бол багийнхан төлөө үзээл байна да. Цааш сэлгээний төв гараад ирсэн баг шиг байна. Embiid давхар хамгаалт. Вамлетийн олон шидэлт унсан. 57-64. За Индиана давхар хамгаалтад болохгүйгаа. Давхар хамгаалтыг засгаар тайм-аут захиалж байна. Тоглолт дуусахад 4 минут 40 секунд. LeBron James буцаад талбайд гарч ирсэн. Shooting forward-ийн байрал дээр гарч ирсэн юм байна. За ер нь DeMar DeRozan бас талбай дээр. Жирүү болоод засланы араас амыг хамхилаа. Чимура слам болоогүй. Гүцэцэхгүй юм да. Dyson Daniels олон цааш шидэл амжилттай 13 онооны зөрүү үслээ. За Atlanta Hawks холын зан шидэлтүүдийг зөксөлгүй бол ер нь Индианад хожигдж байгаа хоёр шалтгаан байна. Холын зан шидэлтийн хувь муутай, мөн будагтаал баад Индианаг дийлэхгүй байна. McDaniels дээр хамгаалагч очсон LeBron James-ийн самбар. DeMar DeRozan James-ийн дамжуулалтаар 3 оноо. Алдаа болжээ. За шууд залгаа тайм аут дуудагдсан. Эмбидийг нэг баг зэргийн амрааж байгаа гаргаад ирлээ уцаад. Төвгүй байна. Atlanta Hawks яалчгүй төвгүй байна. Манай 3-3-ийн лигийн MVP Kristaps Porzingis залуу. Одоо бол энэ 5-5-ийн лиг дээр ч гэсэн маш өндөр амжилттай тоглож байгаа. Оноо авалт гоё байгаа. Хамгаалтууд гоё. За Halliburton-ыг бол Trae Young үнэхээр барахгүй байна. LeBron тайсан дохоо гоё. За бүтэн талбай шахсан хамгаалт.
За Халибертон бол уучлаарай юм байна. Трей Янг бол яагаад ч дийлэхгүй юм байна. Сол бодлаа. Эхлээгүй шийдсэн орчиж яа энэ хэмбэ хөө. Янес. Сахали. Сэнгүн. Джейлен Джонсон дахиад нэг холон цаа шидэлт. Бинууд амжилтгүй. Аваа гарсан. Нүрийн шугам гიშгсэн гэж үздсэн. LeBron James саний тайм аут сэтгэл дундуур ах шиг байна. Бүгийг тоглоонд оруулах гэсэн. Замбаалагчид бол ер нь нэлээд ойрхон. LeBron James шагаа мулталж байна. Өгсөн пас нь 3 оноо олж хувирсан. Ben Shepherd Нэмбартер очаалд ажиллаа. За ер нь тоглолтын хөв заяа ойлгомжтой болж байгаа юм лөө. Давхар хамгаалт, Нэмбарт сул. Халибертон дээр дахиад давхар хамгаалт. Янес сул. За гүч чаалт байсан. 6 онооны зөрүүгээ. Янес сургууль алдаагүй явж байгаа. Эхний шийдэлт амжилттай. За сургуулийн өдөх шийдэлтийг алдсан. За бисиг сул тавьжээ. 7 онооны зөрүүтэй Indiana Pacers ялтыг байгуулж байна. За Atlanta Hawks-ын фэнүүд бол харин талбайг орхиогүй байна. Tyrese Halliburton хамгаалагч тоохгүй шидэж байгаа энэ залуу үнэхээр довтолж байгаа, шидэж байгаа. Пас өгж байгаа. Ер нь бол гайхамшигтай тамирчин байна. Atlanta Hawks-ын онооны лидер Joel Embiid 17 оноо 10 самбартай 3-аас 3 шидсэн, 1 шидэлт буугаагүй гэсэн статистик байна. За тэгээд Trey Young, араас нь LeBron James нар гарч ирлээ. Холын зайнаас 4 шидснээс 2 цагирагт орсон гэж байна. Нөгөө багаас бол Antetokounmpo болоод Halliburton 2 нийлээд 45 оноог багтаа авчирсан. За ингээд ер нь дуусчихж байгаа юм л да. За холын зайнаас шидсэн хувийн тэгтээ Atlanta Hawks илүү байна. Оноо авалтын хувь, тоглооны хуваараа бол Indiana Pacers 61%-тай. Будагт талбайд 32 оноо авсан. Будагт талбай хамгаалт сул байгаа шууд харагдж байна Hawks. Сэлгээний оноо авалт харин Atlanta Hawks илүү, ассист илүү өгсөн. Тоглооны самбраас илүү бөмбөг авсан. Хамгаалтын самбраас Indiana бөмбөг илүү авсан. Бөмбөг алдалтаас оноо 8 Atlanta Hawks илүүргэсэн. За ийм
статистик гарч иржээ. За ингээд бидний 5 Супер Лигийн маань зооны 2-2 тоглолтууд явагдаад дуслаа.